өнөөдөр одоо 100 мянган гаруй усыг цахим орчинд цуглуулах, урааныг олборлохыг хориглоно гэсэн юм чухалэгзэгтэй цагийн мөчид бид нар хорон цуглаад сууж байна. За манай энэ үеийн одоо олон жил тэмцсэн сэхэтэн одоо энэ иргэний хөдөлгөөнийхэн янз бүрийн хүмүүс бол одоо зах цугаасаа сугларчаад байж байгаа. Их тулгамдуу би зарласан. Тэгэхээр бол үргэлжилсэн юм процесс ажиллагаануудыг явуулнаа. Тасралтгүй 30 хоног. За ингээд энэ олон жил одоо би эглэж ирийн одоо манай монголчууд хэлдэг шүү дээ хар хүн гэж хэлдэг. Би өөрөө эглэж ирийн хар хүн шинжилгээ юм дээр үндэслэгдэм бэ гэд. Захын одоо улс төрчин захын эрдэмтдэн дэлхийн одоо эрдэмтдэн хэлдэг шүү дээ. Зөвхөн судалгаа нотлох хэмтэн дээр үндэслэгдэнэ гэдэг. Өөрөөсөө одоо ингэж заадаг, сургадаг. За тэгвэл тэр судалгааг нь бол одоо хангалттай хийсэн. Энийг одоо дараа би цувралаар явуулъя. За ингээд одоо би энэ өөрийнхөө одоо энэ миний хажууд одоо хорон цугларсан сэхэтнүүдийнхээ хажууд би нэг юм хэлчихэ. Одоо нэмэр болгоод тодруулга болгоод ард түмэнд хэлчихэ. Энэ засгийн газрын чадамж, энэ Монголын мэрэгжлийн байгууллагын чадамж ганцхан үгэн дээр эргэлдэнэ. Би нэг номерын одоо усны эрдэмтэн Жавзан гэж үнтэй уулзаад ингээд ярьжгаад тэр хүмүүс одоо яриалаасан. Айгуугаа яриалаасан. Би энэ Улаанбаатарыг хяндаг одоо их сэтгэл зовдөг яриад би ганцхан юм асууж л гэсэн. Монгол улс усыг хэдэн төрлөөр шинжилдэг юм бэ гэсэн. 7 төрлөөр нь шинжилдэг гэсэн. Бидний шүтээд байдаг Япон одоо өндөр хөгжилтэй улсууд жишээ нь Японых хэдэн төрлөөр үзүүлэлтээр шинжилдэг юм бэ гэсэн. 12 үзүүлэлтээр шинжилдэг гэсэн. За ингээд одоо энэ Монголын нэг номерын одоо гавьяат байлгүй баг одоо их мундаг хүн байгаа настай. За ийм байгаа. Тэгэхээр өнөөдөр ийм чадамжтай засгийн газар за ийм чадамжтай мэрэгжлийн хүмүүс тэнд дураараа дургаад одоо их хорон ард түмэн газар шороогоор тоглоод хуйл гэдэг одоо ямиг батлахгаа сууж байна. Ингээ ард түмэн онцгой анхаараач. За хоёрдугаар тодруулгыг хийчих. 7 жил шүүх хуралдаан дээр явхад олон зүйлийн дэлхийн болон одоо монголчуудын бүх төрлийн мэрэгжлийн байгууллагуудын нотлох баримтууд цугларсан. Тэрэн дотроос би хамгийн томыг хэлчихэ. 2019 оны 5 дугаар сард 2022 оны 5 дугаар сард одоо хамгийн том байгууллагын цөмийн энергийн олон улсын атомын энерги агентлаг ирж 5 дугаар сард бол Улаанбаатарт ажиллаж явсан. Бадрах энержи компани дээр нь ажиллаж явсан байна лээ. 14 хоног. Энэ нотлох баримт өнөөдөр шүүхийн хавцас тэрэг дээр эцэлтэн шийдэгдэхийн даван дээр одоо янз бүрийн бэрхшээл, зохиомл бэрхшээл үүсгээд ингээ байж байгаа. За тэнд юу гэж ямар дүгнэлт хийж явсан байгвал Бадрах энержи ураны уурхайн энэ одоо юу компани бол чадамжгүй байна. Техник тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байна. Мэдлэггүй байна. Гэх мэтчлийн дүгнэлтийг хийчээ явсан. Яг энэ дүгнэлтэн дээр нь үндэслээд одоо захааны хэргийн одоо дав заалтах чадны 3 шүүгч би одоо нэрийг хэлж чадахгүй. Яг энэ дээр нь үндэслээд олон улсын лабораториудыг оруулж ирж лабораториуд гэж боош эрдэмтдийг оруулж ирээд одоо хуулийн хэлгээр нь хөндлөнгийн экспертиз дүн шинжилгээ гаргана гэсэн. Ингээд энэ дээрээс одоо өнөөдрийн төд байгаа хулгайч нар за манай тэр шүүх дотор байгаа шургалсан хулгайч нар эдгээр чинь нийлээд олон янзын бэрхшээл саад учруулад энэ тэгшвэр мэтийн энэ дүлзэнгүүдийг ашиглаад ард түмний минь толгойг эргүүлээд ингээд надаас цухтагаа явж байгаа шүү дээ. 191 одоо зөвхөн нэг удаагийн явалтаар 191 малчдынхаар судалсан нотлогоонтыг эднэртэй одоо үзүүлж ард түмнийхээ өмнө мэтгэлцэх гээд одоо сонсгол хийх гээд явхад наадах улс төрийн одоо үндэсний аюулгүй байдлын газраас эхлээд наадах мэрэгчлэлтэн бүгд зугатаасаар угаад өнөөдөр тэр ордны одоо сайхан засгийн газрын маань ордонд одоо үннээс зугацаар угаад тэнд маш хурдан гадны захиалгаар хууль батлах гэж байгааг би бас энэ одоо олон хүнийхээ хажууд хариуцлагатайгаар хэлье. Тэ ямар ч одоо хэлс үгэндээ одоо ямар ч хариуцлага үн зөвийн төлөө одоо бэлэн байна би. Энийг одоо тэр их хурлын гишүүд нь харин сайхан дуурч хэллээ шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхөө хайцсан бай гэдэг шүү дээ. Иргэний хөдөлгөөнийх нь бид нар энд өнөөдөр гэрцээд ороод
Энэ зүгтаагаад байгаа учраас энэ баригдахгүй. Бид нартай уулзахгүй байгааг ард түмэн одоо анхаарал авч иргэний хөдөлгөөн биднийг оруулж өгөөч. Хоёрдугаарт энэ 100 мянган гарын үсгээ цуглуулж одоо цахим орчинд орж идэвхтэй оролцооч. Хүүхдийн төлөө ганц хурмыг одоо зараач гэж би одоо ард түмэнд уриалж байна. Ийм эргэлзээтэй асуудал дээр 100% нотлогдсон эргэлзээтэй асуудал дээр бодох хэрэггүй. Ямар ч бодох хэрэггүй. Ингээд дөрөв хүүхдийн төлөө одоо идэвхтэй оролцоорой гэдгийг уриалж байна. Манай одоо 1000 сумаас ирсэн одоо нөхдүүд маань энд. За ингээд дуусах уу? Би нэг хэлсэн. Тэгээд энэ Монголын одоо хэдий Монголд 250 мянга гаруй малчин байгаа малчин өрх шүү. Тэр 250 мянган малчин өрхөө та бүхэн одоо энэ манай энэ нөхдүүдийн манд гаргаад байгаа энэ санаачлахыг дэмжиж энэ уран олборлохыг хорих тухай энэ заалтыг бол дэмжиж одоо бүх нийтээрээ бөглөөд энэ их хурлд одоо бүгдээрээ энэ 100 мянган хүний санал өгөхөд оролцооч гэж уриалж байна. Дээр нь малын эмчрээ би бас уриалъя. Монголын малын эмчрээ та нар малын эмчр минь ээ. Та нар бол хүндрэлтийн эмчр шүү. Үнэн зөвийг эрхмэл байж та нар энэ ертөнцийг аварнаа. Хэрвээ худал хуурмагт өртвөөс та нар энэ ертөнцийг сонёоноо. Тийм учраас та нар минь энэ 100 мянган хүний гарын үсэг цуглуулах одоо энэ санал өгөхт нь малын эмчр та нар малчтаа зааж сургаж өөртөө өгч энд оройлон манлаж оролцооч гэж би уриалмаар байна.